Хаагдаг улс цас тайрхтын дунд өрөөнөж армаг тармаг үүс гол ус хөвөлжөж байна. Амгалан хорвоогийн наран өдөр хоороортож аяа улсын дунд хаврын өдрүүд ирж байна. Өнгөт орчлог жимсэн ихний яргуй өвөг дээдсэвэн бууцан дээр чимэг болон гэрэлтэж өвлийн цасны дор нар зүүдэлсэн яргуйн хамтаар өлгийн сайхан их оронд минь хаврын өдрүүд айлчлан ирлээ. Орчлон хорвоод нар сар өдөр шөн өвөл хавар ээлжлэн солигдож амьтай бүхэн усан төлжиж өтөлж үгүй болж дахин сэргхэн хорвоогийн зогсолтгүй жамажай. Туац дунддаацын асруудам нутагт тэр дундаа улсын өндөр алтайд дөрвөн үлрэл ээлжлэн солигдож амьдрал мянган жилээр үргэлжилсээр. Tarılmayı koydu koyu bastan ışırken sensiz ömür sekildi şalgan şırken sar bilayı sağındım kalkan tavsın. Эртнээснээ шалтай нүдэлчин зон олон түүний дотор казак түмэн өрн хаврыг ухтан авч амьд бүхэн сэргэн шинчлэгдэж өсөн дэвчхийг бэлэгдсэн Наврыз химээх шин оны баяраа тэмдэглэж хооч үед өвлүүлэн уламжилсаар ирсэн билээ. Наврызыг олон улс үндэстэн янз бүрийн нэршлэр тэмдэглэдэг бөгөөд Навруз гэдэг анх гарсан үг нь перс хэлний шин өдөр гэсэн утгатай ажээ. Энэ баярыг эртний персийн соёл ихэд нөлөөлсөн өмнөд дундад Төв Аз болон ойрох дорнодын улс орнуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг байв. Наврызын баяр нь хавар ирж шинэ жил эхэлснийг ёсчлон тэмдэглэдэг бөгөөд өнөө цагт өдөр шөнө тэнцдэг 3 дугаар сарын 22-ны өдрийг шинэ оны эхлэл хэмээн үзэж энэ өдөр Наврызын баярыг тэмдэглэж эхлэх нь түгээмэл болжээ. Тус баярыг наандаж 3000 жилийн тэртегээс тэмдэглэж ирсэн мэтээг исламын болон бусад шашин дэлгэрхээс өмнө үүсэж өгдсөн энэ баяр нь дорнын ард түмний байгаль их дэлхийгээ хайрлаж шүдэж ирсэн ард түмний дархлаа юм. Эдгээр ард түмний дунд байдаг домог яриагаар 3 дугаар сарын 21-ний өдөр Хизэр химээх Аксакал уул талыг хисүүчилж явдаг гин. Зүн бэлэгт азын тэнгэр Хизэр үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэрэг хийсдэг тул хүн бүр сайн сайхныг залбирэн шившиж тэрийг чигэрж магадгээд хэн бугайч ирсэн хаан шиг дайлж явуулаарай хэмээн загтаг. Тэрхүү илч хойморт залрах үед ганц мод гал болохгүй, ганц цул гэрэл гаргахгүй хэмээн бэлэгдэж айл болгон хослаасаадаг байв. Bismillahirrahmanirrahim. Осы жылан-жылда барлық ағайын туысымызбен аман есен болайық. Улысы оң болсын, ақ мол болсын. Ағайын туыс барлық халқым аман болсын деп тілеймін. Казахууд нарыг шүтэх бөгөөд 3 дугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин тухайн жилийнхэн өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баярч гэж нэрлэх нь бий.
Хүмүүс эртлэн босож амьдралд итгэх наран ээж минь хэмээн мандаж буй наранд ёсолж залбирлуулсны дараа хоорондоо онцолгож мэндэлснээр Наврицын баяр эхэлнэ. Аллахуулдасан тагбай берсэн катбесрс берсэн материалдан зуаткадан сахта. Оо алтан нар минь чамд би мөнхийн байж мөргөнөм, ивэлт наран чамд би сүсгэлэн байж өрөөнөм, чамгүй тэнгэр эзэнгүй, чамгүй дэлхий гэрэлгүй. Тиймээс алтан нар минь харвгүй илчээ асгараа. Хизээч битгий хэртээрээ, мөнхөд мишээж гийгүүлээрээ, үрс бүхнийг тэтгээрээ, үндэс бүхнийг үржүүлээрээ, хүйтэн бүхнээс хамгаалаарай, хүмүүн бүхнийг эвээгээрээ. Эшамбанчлаг жоқ болсон Аллаху акбар. Наврицын баярыг ахын дүүс хотол олноороо учран золгож, өтгөс бүрд удаа хүндэтгэж, үр хүүхэд залуустаа эрхэм сургаалаа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйс, ололт амжилтаа тунгаан хэлэлцдэг сайхан ёслол юм. Учран золгохдоо Навриц баяртай холбоотой хүндэтгэлийн өрөөлийн үг хэлцгээнэ. Наврицын баяр нэг талаараа ах トゥ гэр бүлийн баяр, нөгөө талаараа хотол олны баяр гэж хэлж болохоор эртээр үеийн уламжлалаар эхлээд аав ээжтэй золгоод дараа нь садны хамгийн ахмад хүмүүстэй золгоно. Зарим тохиолдолд аав ээжинд золголт хийх үед бүгд нэг дор цуглах боломж хүрддэг тул садангийн хамгийн ахмад насны очиж хүндэтгэл үзүүлэх нь ч бий. Энэ өдөр үндэснийхээ дээл хувцсараа гойсон хотол түмэн хоорондоо золгоцгоно. Хоёр эрэгтэй хүн өөдөөдөөс харж зогсон. Гараатгалцаж баруун зүүн хоёр талаараа цээжээ нийлүүлнэ. Цээжээ нийлүүлдэг нь цээж бол биеийн гол хэсэг, гар бол хөдөлмөрлөх эрхтэн тул хоёр гол эрхтнэрээ хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм аа. Хоёр эмэгтэй тэрвэрлдэж золгоно. Эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэдчлэн цээжээрээ хурц золгоход нь амь насны минь түшиг цээж минь амьдралыг тэтгэж хоёр гар минь эрүүл байг гэсний бэлэгдэл гэж үзхэн ч бий. Сайн сайхан утгатай үг хэлэлцэн хоорондоо золгох аваас тэр жилдээ ерөөс шигэ хэрэг үе тунгалаг зөв явна гэж үздэг байв. Минь тусаа мэндэлцэн амар тайвныг ерөөсний дараа хол ойрын сонин сайхныг ярилцсан баярын зог идэж үсээ барина. Махбуулгаж хоол идэхээс өмнө гараа заавал угааж насны ирэмбээр дастархаанаа тойрон суун. Хамгийн настай хүндтэй нэгнээр тухайн зоог эсэн зочдод зориулан бата буюу өрөөл үзүүлэх бөгөөд гийчид бүгд анхааралтай сонсож тухайн өрөөлийн сайн сайхан бэлэгдийг шингээж авахыг хичээнэ. Өрөөл айлтгаж байхад бүгд алгаа хавсран нүүрлүгэ харуулж байна. Өрөөл хэлж дуусны дараа хамтдаа бүгд аав минь буюу тэр өрөөл бат сайхан оршиг гэсэн утгатай үг хэлж хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг өрөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлдэг. Цагаан сараар бууз байн шиддэг бол казак түмэн Навриц көжэ буюу шүд уудаг. Баярын ширээнд мах, цагаан идэ, чихэр жимсгээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол байх учиртай. Түүний нэг нь шүл. Сонгон давс зэрэг 7 төрлийн амтлагчтай. Махны шүл уунаа. Энэ шүлийг хүн бүр уух ёстой. Баяраар хичнээн олон айлд шүл уувал төчнөө сайн байна гэж үздэг байна. Махаа гал дээр болгож шүлийн уух дуртай байдаг нь нэгт хоолны амт шимттэй холбоотой. Хоёрт галыг ариусгах шидтэй. Сайн сайхны бэлэгдэл гэж үздэгтэй салшгүй холбоотой юм. Зөөлөн гал дээр болсон авдтай шүлэнд нь хөц удаа эсвэл өөр ямар ч төрлийн будааг хаяж хаарц хийж өгнө.
Ассаламуалейкум. Дүниенің түкпір-түкпіріндегі қазақ халқым, амар байна уу, эрхэм элэг нэгт монголчуудаа. Ийхүү Ховд аймгийн өвөргөө болох Алтай уянч болгоны казак иргэдийн төлөөлөл болж та бүхэндээ мэдчилж байгаад баяртай байна. Бид бүхэн ингээд элгэн садан аав ээж ах トゥ ард түмэнтэйгээ ийхүү хаврын барай тэмдэглэж байгаад баяртай байна. Бид 1990 оноос хойш Наврузыг тэмдэглэж эхэлсэн байгаа. Тэгээд өөрсдийнхөө ард түмний уламжилт одоо ёс чигийн дагуу өвгөд хөвгчтэйгөө жолгож адилхан монголчуудаа адил тийм нүүдэлчдийн ёс заншлаар тэмдэглэж ирсэн юм байдаг. Тэгээд Алтай уянч болгон сум маань хоёулаа нийлээд нэг 4000 гаруй казак иргэд амьдардаг юм байгаа. Тэгээд энэ хэд маань загчин торгууд ард түмэнтэйгээ эвтэй найртай амьдарч олон 10 жил амьдарч хөдөлмөрч ирсэн юм сайхан уламжлалтай ард түмэн байгаа. Ер нь бол манай уянч болгоны ард түмэн бол хуучин өвгдөөсөө уламжилж ирсэн хувц сонор тэгээд энэ гэр ах буй мал хуй тал дээр бол ер нь уламжлалаа маш сайн хадгалсан юм ард түмэн байдаг л да. Бид ч одоо юу байгаа түүгээрээ дайлдаг ард түмэн. Ерөнхийдөө Наврузын баярыг угтаж манай энэ бүсгүйчүүд апанар ажинар тэр хаврын баяраа угтаж тэр хатаас хатаамлаа жишээлбэл тий хазмазаа ингэж бэлдэж зориуд бүр намраас хойш ингэ тусгаалan бэлдэж ширээ мэрээг ингэж бэлддэг юм уламжлалтай байгаа. Монголчууд ялгаагүй казахи ард түмэн ялгаагүй хүн дээрээс хар буруу сансан бол заавал тэр одоо сар шинэ өмнө ч юм уу эсвэл тэр Наврузын одоо 22 байж та Навруз бие биенээ уучлж бие биендээ муу сансан бол тэргүй бие биендээ ингээд найр таван одоо бие биендийнхээ алдаа оноог ингээд уучлж цаашаа явдаг юм уламжлалтай юм сайхан ард түмэн. Улс он болсон, ак мол болсон келесі мына келіп жеткен 2025 жылымыз барлығымызға отанымызға тыныштық берсін, денімізге саулық берсін. Навруз баярыг 2010 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 64 дахь хуралдаанаар олон улсын баяр болгон баталжээ. Харин ЮНЕСКО Наврузын баярыг дэлхийн халдшгүй соёлын өвд бүртгэсэн бол 2024 оны 12 дугаар сард ЮНЕСКОгийн соёлын бие бусвыг хамгаалах тухай конвенцийн засгийн газар хоорондын хорооны 19 дугаар чуулганы хуралдаанаар Монгол улсаас Навруз буюу нарны баярын оролцогч талуудын жагсаалтад нэмж бүртгэлээ. Наврузын баяр нь Монгол улсын нийт хүн амын 4% бүрдүүлдэг казах түмний соёлын бие бусвын олон илэрхийллийг агуулдаг учраас казахын ард түмний ёс заншил, уламжлалт сэтгэлгээ, соёлын уламжлалыг хамгаалж, хойч үед өвлүүлэн үлдээхэд нийгэм соёлын чухал үүрэгтэй баяр юм. Монголын казах түмний Наврузын баяр тэмдэглэх уламжлал нь нүүдлийн мал аж ахуйн эрхлэлийг нүүдэлчид, ялангуяа казах малчдын ахуй амьдралд холбогдох ёс заншил уламжлалыг шингэж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ахмад настай хүндэтгэн дээдлэх өөрмөц уламжлалыг бий болгож, үеэс үед өвлөгдөн ирснээрээ онцлогтой баяр юм. Ар тэнгэртээ цацсан бүргэдийн өд газар тунахта бүлээн байдаг хавар, аниргүй орчлон уулсын хан дунд уламжиг аниргүй бөм байдаг хавар. Аяа их уулсын хан арөвөрт угсаатан зунууд айсж буудаг сэтгэлийн хавар, анчин бүргэдийн харцны хол мэд алс нутгаа зөрөөд ирж буцдаг хүмүүний хавар. Амбэ бэлэгтэй аштын өрөөлтэй сэтгэлийн үгээ хэлж үйсээ айлтхан дуу хуура өргөлөө. Төр улс төвшин сайхан түмэн олон амгалан байх болдог бай. Алқалайық билеңдер, билеңіздер сүйіне, басыңыздар шаттанып, қара жорға биіне, қосын барлық делебе, қан тарасын денеге, қара жорға болмаса, той
тойдың сәні